Ингээд цоврал подкастын за ер нь бол энэ зуны гэдэг нэг улирлын нэг сизний эхний хаалтын сүүлийн дугаар эхэлж байна. За бид бол баруун салааны 1-р буудалд байх ийм хийдэд ирсэн байгаа. Энэ хийд болохоор төвд маягийн ийм хийд юм байна. Тэгээд өнөөдрийн ярилцах сэдв болохоор за алтан сав гэж яадаг юу гэдэг юм бэ? Ер нь алтан савны яаж нээдгийг, тэр ер нь юу юм, хин яг яаж нээдгийг, ер нь тэр алтан савн дээр буюу тэр зарим хүмүүс бол шинжээ гэж яриад байдаг тий. Тэр нас орсон хүний тэр шинжээг яаж нээдгийг, тэрэн дээр одоо за яг насаа насалсан байна, эсвэл илүү насалсан байна гэдэг. Тэгэхээр ер нь энэ нэг юм олон сонирхолтой асуултуудыг асууя гэж ирд сураад явсан. За тэгсэн буддын ухаан судлаач даваасрахтай уулзаж танилцлаа. За ингээд юуны Будда продакшнаас таны дугаарыг авлаа. Тий. Тэгээ Будда продакшн 2-3 ч алтан нэтм ламптай холбож өгсөн, тантай холбож өгөөд тэгээ Будда продакшн маш сайн дэмжиж тий. Тэгтэй тэгэлгүй яг би чамд зовлон нэг. Тий. Ижлэгэн салбарыг энэ хүн болохоор алтан савныг Монгол ёсон гэд ийм ном бүр саяхан 26 онд ингээд яг хэвлэлтээс гаргасан ийм юм байна. Тэгэнгүүт бүр яг номыг нь бичсэн үнтэй уулзъя гэд. За ингээд уулзаад явж байгаа. Тэгээд урилгыг нь хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Сайхан цэж гэнэ та. Сайхан цэж. Сайхан цэж гэнэ. Одоо эхлээд товчхон та энэ хэдийн талаар та энд бол зүгээр хичээл заах гэж ирсэн. Багт нь би тэр бариад авлаа тий. Тий. Энэ Жанамби ясны хэд байгаа. Ер нь бол Бурхны шинд чинь 4 том урсгал байгаа. За. Тэгээ тэрний одоо далаа өгш бол сүүлийн үед албаасаар ингээд 5 болж тоолж байгаа. Тэгээ 5 дахь нь бол энэ Жанамби яс байгаа. За. Одоо Гэлэгва, Нямава, Сажава, Гармава гэж байгаа шиг тэрний одоо нэг урсгал нь бол энэ төвдөө гоочны одоо Бурхны шинд урсгал гэсэн үг л дээ. За. Ер нь энэтэй манай монголчууд ч бас холбоотой шүү дээ. Жанан дарамтын хувилгаа гэдэг манай өндөргийн нэг. Өндөргийн нэг буюу манай Монголын Бурхны шинэ одоо тэргүүний Монгол газар төрхийн уртаа талын дүр нь бол Жанамби ясны хувилгаа байсан байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд Жанан дарамтын хувилгаа гэж өндөргийн нэг үл хэлдэг. Тэгэхээр энэ хоёр өөрөө ингээд зургаар нь бодох юм бол Монголын Бурхны шинэ тэргүүн Монголын Бурхны шинэтэй бол ямар нэг хэмжээгээр томбох хэмжээний холбоотой юм байна. Тэгээд энэ дээр бол манай одоо энэ шинэ сургуулийн төгсөгч Монгол Баяр гэдэг лам байгаа энэ хийдийг тэргүүлээд одоо сургалт судалгаа энэ хурлын ажлыг хийгээ явж байна. Тэгээд энэ хүүхэд энэ хийд байгуулад тэгээд Жанамбын одоо ясны шишний ном сургаалыг дэлгэрүүлээд бас энэ дундаа хэд хүүхэд авцсан хуралд хуруулгын зэрэгцээгээр хичээл ном энэ төр заах ийм хэрэг гараад тэгээд би нэр орчуулга гэдэг хичээл орж ийн хэдэн ламдэр нэр орчуулга орж байна. Тэнгүүд хамгийн ихний асуулт. Манай ээж болохоор манай өвөө бас нэг юм ер нь тийм уншлагатай маягийн хүн байсан бохоо нагц өвөө маань. Гэхдээ ер нь хар болцсон тийм. Тэгсэн шинжээн дээрээ тэгж гарч гинэ гэж айгүйх ярьдаг. Ажил явдалд орж ирчээд одоо ерөөсөө шинжээ гэж ярихаа болцсон алтан сав нэм гэж яриад байгаа. Тэгэнгүүт энэ зүгээр л эхний асуулт алтан сав шинжээ хоёр ч одоо нэг зүгээр л нэр томьёо юм уу? Ер нь шинжээ гэдэг нь болохоор төвд үг юм. За. Үхсэдийн зурхаа гэсэн үг байхгүй юу? Шин гэдэг нь үхсэд гэсэн үг, үх гэсэн үг. Зээ гэдэг нь бол зурхаа гэсэн үг байхгүй юу? За. Үхсэдийн зурхаа гэсэн үг. Тэгээд энэ үг өөрөө бол ер нь буддын ухаан, буддын одоо 10 ухааны тий. Баг 5 ухааны нэг тэр зурхаа ухааны нэг айн байхгүй юу? За. Энэ дотор бол амьдын зурхаа, бэрийн зурхаа, дотгорын зурхаа, үхсдийн зурхаа гэл ингээд явна л да. Тэгээд ирэхэд тэр үхсдийн зурхаа гэж хэлж байгаа нэг зурхааныг одоо бүлэг ойлголт юм уу гэж ойлгож болно. Бид нар гарав гэдэг одоо зурхаан том шүн байгаа. Үндсэн гол шүн маань байгаа. Шүн гэдэг нь гол онлын ном байхгүй. Тэр онлын номын 29-р бүлэг бол тэр чигтээ одоо ингээд энэ үхсдийн зурхааг эрхэн яаж тооцох юм бэ? Ямар очилтой юм бэ гэдэг ингээд тавьсан тэр үндсэн гонлын сурвалжин дээр бол байгаа. Бид нар яагаад энэ нэг алтан сав гэдэг юм бэ? Тэгээ магадгүй одоо та ч бас асуухах гэж бодож байна. Далай лам одоо алтан сав гэж байхгүй гэсэн штэ гэдэг нийгэмд бас нэг өөрөөсөө яриа гарсан. Тэгэхээр алтан сав гэдэг бол үхсдийн зурхаан онлын тооцооллуурыг ашиглаад сүм хамб гэж одоо захар гөвшил усан зүлтэм гэж хүн одоо үхсдийн зурхаан гарын авлага бичээд тэр бичсэн гарын авлага
Алтан сав гэж нэрлсэн байхгүй да. Нэг номны нэр. Өөрөөр хэлбэл монголчуудын нөгөө аливаа нэг юмыг эерүүлдэг, бэлэгдэл утгыг голчилдог. Энэ сэтгэлгээний үүднээс тэр өгсдийн зурхаг хэрхэн яаж тооцох вэ гэдэг гарын авлага зохиогоо тэрийг номынхоо нэрийг л алтан сав гэсэн. Тэгэхээр далаа өгш бол тэр алтан сав гэж асуухаар мэдэхгүй байх бол бүр аргагүй байхгүй мэдэхгүй гэсэн. Монголчуудын алтан сав гэж нэрлэлцгийг далаа өгш мэдэхгүй. Хэрэв өгсдийн зурхаг гэж асуусан бол далаа өгш тэрэнд ярих байсан. Өөрөөр хэлбэл. Тийм. Тэгтэл алтан сав гэдэг нэг хин гэдэг ч одоо юу гэдэг даваасран гэж хүний хэвлсэн нэг алтан сав гэдэг номыг тэр хаа байсан нэг газар одоо өөр төвд байгаа хин нэгэн тэрийг мэдэх албагүй үстэй. Мэдэх боломж байхгүй шах байхгүй. Тийм байхад тэр нэгж номын нэрээр асуучаад бүхэл бүтэн тийм ёс байдаг юм уу гэж асуухаар бол хүн ойлгохгүй байна. Тийм тэр нэрээ юун дээр Facebook чи нэг баахан шүүмжлэлээ штэ тий. Далаа лам мэдхгүй манайхан ч бүр станаг. Монгол ам нар одоо ингээд энэ зовлонгоор юу лээ нэг зовлон болохоор лам таргалдаг тий. Зууд болохоор нохоо таргалдаг. Одоо ингээд энэ хэд ард түмнээ зовсон ард түмнээс шулах идэх арслын хэрэгслийнх нэг юм байна. Энэ шишнийхэн эзэн мэдэхгүй байхад чинь энэ төргээд баахан ярьсан да. Тэгээд тэр бол яг хуу би бол тэр фактог бол жаахан буруутгамар л байгаа байхгүй юу. Ер нь юу ганцхан тэр хүнч бас биш. Одоо өнөөдөр бид нар мэдэхгүй юм а мэдэхгүй гэж хэлээд ярмааргүй байгаа юм. Одоо өнөөдөр хэн мэдж байгааг нь мэддэхгүй, хэн бас мэддэхгүй байгааг нь мэддэхгүй. Ерөөсөө ярьдаггүй сэдв гэж байхгүй. Бүгд ингээд нэг юмны тухай, юуны чамаагүй тухай ярьдаг. Ийм байхаар бол үндсэндээ бас энэ чи ардаа тал дээр нь бүхэл бүтэн мэдлэг ухаан өгөөсгөгдөх. Бүхэл бүтэн өв уламжлал өгөөсгөгдөх. Ингээд явсаар тэр өв уламжлал юм чинь зөвхөн хэдхэн ламнаар өвлөж уламжлах ёстой бас биш. Энд чинь Монголын соёл сэтгэлгээ бүх юм шингээсэн л ийм зам үйл байгаа бол Монгол хүн болгон энэнийг өвлөн уламжлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх, ухуулан таниулах тий энэ юмд өөрөө гэсэн хой нэмэр оруулж явах хэрэгтэй. Тэгтэл тэр юмыг ингээд нэг хүний их мэдэмхий ярианаас болоод тий гадаад хэлтэй актер хэлтэй устай хүний хандлагаас болоод тэгээд энэ бүгд их маш эвгүй байдалд орсон шүү дээ энэ бол. Тэгсэн. Харин ч яг хөө тэгээд дараагаар нь Жовзон дорж хамб саяны цагаан сарын өмнөхөн бахааны нэвтрүүлэг дээр энэ алтан сав гэдэг бол нэгжний номны нэр юм аа гэж бас очир зүгэн тайлбарлаж явах шиг байна л тэр жаргал сайхантай ярилцахтаа. Тий тэр дефактогийн асуултын доор бас ганц нэг хүмүүс тэгжлээ харин тий. Үгүй эн чин хөгсдийн зурхай буюу шинжээ гэж асуусан бол өөр байсан юм аа. Шууд өгчлээд бүр ингээ хадаж орчуулад golden box гэдэг ингээд асуучвал эн чи одоо бүр хинч толгойн нэргэн шүү дээ. Төвдийн зүгээр жирийн ламнарч мэдэхгүй шүү дээ алтан сав гэж хээ. Тийм баг тий. Энд чи алтан савар нэг энэ номны нэр байхгүй да. Энэ номны нэр байхгүй юу? Гэхдээ энэ ном чинь өөрөө тэр өгсдийн зурхаан тэр тооцоолуурын арга зүйдээр тулгуурлаад бичээд тэр онлынх нь сурвалжнаар тулгуурлаад бичсэн гарын авлага байхгүй юу? Тэрнээс энэнийг ингээд өгсдийн зурхаа гэж бичсэн байх юм бол тэр одоо захар гівчтэй номоо өгсдийн зурхаа гэж бичсэн байсан бол хин ч одоо маргалтахгүй л дээ. Тэгээд нэрлэх энэ нэр өгөх бэлгшээх гэдэг энэ үндэсний бас сэтгэлгээний нэг гайхамшигтай онцлог бий л дээ. Тэгээд энийг тийм байна. Хамгийн одоо бүр дотор ингээд одоо гжигдээд байгаа сонирхолтой асуултаа шууд асуучих. За эргэн тойрон ингээд одоо ажил явдал болоо ээж аав оролцоод орж ирэхдээ юу яаж гинэ илүү насалж гинэ шинжэн дээрээ тэгж гарч гин гэсэн байна. Тэгэхээр илүү наслах, дутуу наслах гэдэг тэрийг одоо тэгээд зурхаад тооцдог юм уу? Хэрвээ үнэхээр тэгж тооцдог бол хүн хизээ өгөх нь цаанаасаа ингэ бичигдсэн, зурагдсан байдаг гэсэн үг. За чи тэд наслна. Тэгэнгүүт зурагт логикоор нь өгөхөөр за ингээ нэг мөнхөд гэдэг хүн нэг 80 наслна гэдэг ингээд зурхаа дээр зурагдсан байсан чинь 86 наслаад насураад бүр 6 жил илүү амьдэрсэн байна гэхээр тэгвэл тэр зурагдсан чи ямар ч утгагүй юм биш үгээд ингээд би өчигдөр баахан бодлоо дотроо. Тий. Одоо ер нь бол Бурхны шишний сургаал номлолоод ялангуяа энэ гэлэгийн шишний сургаал номлол дотор бол номлол бүгдээс эрхэмлэж үзэх ёстой ном сургаалын дээд нь бол бодмөрийн зэрэгэ гэдээ альтсан байгаа. За одоо жишээлбэл Гүнтэнгийн ингээл альтсан байна. Банчин богд ингээл альтсан байна. Манай одоо хотод хувилгаад
намтай эрдэмтэй хүмүүс ингэж л айлтсан байна. Тэгээд тэр Бодмерийн зэрэг дээр одоо жишээлбэл богдлом энэ хүний насны тухай юу гэж үздсэн бэ гэхээр хүний насанд магадлал өгөл гэсэн. За. Хэд хүрэхийн магадлал байхгүй. Одоо юу гэдэг нь даваасран 80 л наслна. Ерөөсөө 80 наслаад тэгэл 81 рүү орж амжихгүйгээр л өхөн гэсэн юм бол байхгүй. Хэд наслахын баталгаа байхгүй. За. Тэгээд одоо яагаад гэж байгаа юм бэ гэхээр үндсэндээ одоо энэ хүний үйл их юу юм л да. Ласан жимчива гэж одоо бурхан багш бас айлцсан. Үйл санаанд багтшгүй гэж айлцсан. Тэгээд одоо буян нүгэл хоёрын яг жингийн таваад ингээд харахаар бол даваасрангийнх одоо нэг 50 гаруй насалж байгаа хүнээ гэж бодоход чинь магадгүй энэ хар цагаан чулуугаар ингээд тавиад жигнээд үсэх юм бол миний хар чулуутай тавг илүү их чинь тарж байгаа байх л та. Тэгээд ирэхээр бид нэг ийм боллоон хийний боллоон шиг гэж бодъё л да хүний насыг. Одоо юу гэдэг нэг 20 литрийн боллоон гэж гэдэг юм уу 40 литрийн боллоон ч юм уу. Тэгээд тэрнийг ингээд ашиглаж дуусаад хаагаад орхгүй зөв ашиглаж онгорхоо орчих юм бол тэрнийг ямар хугацаагаар яаж идэх хэрэгтэй вэ? Тэрэндээ хүрэхгүйгээр дуусчихна да. Дуусчихна. Тэрүүн шиг би нөгөө сайн үйлүүлэхгүй урт наслах ч юм уу, эрүүл байх ч юм уу тэр шалтгаанаа үйлдэхгүй мөртлөө. Амь насандаа одоо зээртэй тийм насны одоо ахарцах богиносгох юм уу эсвэл бие махбодын өвчин цолонд нэрвүүлэх ямар нэгэн үйл үлдээд хайр гамгүй ингэ яваад байгаа нөгөө хар чулуутай тавгч нь жин дараад байгаа. Тэгээд ирэхээр би заавал 80 наслах боломжгүй болчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл насны буйнаа эсвэл юм эдэлтэйгээд хэрэгслийн буйнаа ингээ барчих юм бол хүн тэр боломжтой наслах байсан магадлалаас өмнө хүн нас урч болох байхгүй. Өөрөөр хэлбэл нэг онгоолгоод орхисон боллооны хийн ингээ гараад шиглэг байхад дуусчихна гэдэг шиг. Тэгэхээр энэ нас бол тодорхой хэмжээгээр одоо нөгөө Дэмбэрлийн зурхаа гэдэг хүүхэд төрөхөд нь за энэ хүүхдийн үйл одоо зам мөр ер нь ямар шүү байх юм бэ? Насны хэмжил одоо буян зэян ямар байх юм бэ? Аман гიშгэн ямар байх юм бэ гэдэг юм дээр нэг юм бас нэг тийм дундаж тоолж байгаа магадлал. Ийм магадaltaй шүү л гэж байна. Түүнээс яг тэгж хэлсэн юм биш. Тэгээд тийм ийм байгаа юмн дээр бид нар ягаад алтан савныг одоо нас нь болсонгүй вэ гэдэг юм бэ гэхээр одоо зурхаач усаас айлдж ирсэн. Ер нь бол одоо богдлом ингэж айлцаа. Насанд магадлал өгөө шүү гэж хэлсэн. Тийм болохоор насанд нь болжээ, насанд болсонгүй гэдгийг ингэж зоримог одоо бүр илт мэдж байгаа байдлаар хэлж болохгүй. Ер нь алтан сав нээж байгаа хүн өөрөө илт мэдж байгаа юм шиг ярьж болохгүй. Гэж хэлж ирсэн. Тэгээд юун дээр тулгуурлаж хэлэх юм бэ гэхээр чулуугийн тавина. Одоо өөрөөр хэлбэл төрсөн жилийнх нь амин болоод биеийн эрхтэн хиймэр сүлдэгээд ингээд 5 үзүүлэлт байгаа. Тэр 5 үзүүлэлтийг окторгон жил сар одоо нэг нас урсан жил тэгээд нас урсан сар нас урсан өдөр нас урсан цаг тэгээд одоо тухайн жил сууж байсан суудал тухайн жилд байсан мэнг урсан буусан мэнг тэгээ урсан жилүүдийг ингээд бүгднийг тавьж үзэж хагаад тэгээ амныхын чулуу сүлднийхэн чулуу хоёр жишээлбэл тавиад үзсэн ингээд хөндлөнгөөс онч хар босоогоод ингээд тавьсан ч бүгд ингээд хар амны чулуун дээр хар гарах юм бол насны одоо хэмжил нь бол болсон байна гэж болжээ гэж хэлж болно гэж. Өөрөөр хэлбэл тэр тооцоолж үзэж хагаад одоо гаргасан нөлөө тэрний чулуунд тавьж харж хагаад хамгийн одоо болсон байна болоогүй байна гэдэг багцаа хэлэх магадлал тэр чулуу тавих шүү гэж. Чулуу тавих. Тэгээд зурхаач бол тааж мэддэг хүн бас биш. Тэр алтан хайрцаг нээж байгаа хүн бол ингээд нүдэнэ суужснаа энэ л юм шиг байна гэж хэлээд байгаа хүн бас биш байхгүй юу. Тийм учраас ер нь ангаахтаж байгаа энэ зурхаатж байгаа асуулгын арга гэж байгаа. Асуулгын арга одоо энэ ямар өвчин хожир өнгөрсөн юм бэ? Ямар шалтгаанаар нас урсан юм бэ гэдэг юм асуугаад тодруулаад тэгээд одоо тэр зүүд зүүн явдал дээр царай зүсийн тартна гарсан өөрчлөлт тэр тийм байгаа юу? Тийм үйлрэл тэгснүү гэдгийг асуугаад гэр бүл хүмүүсээс нь асуугаад тэгээд тэр мэтийн тэр зүүдний ор билег үг ярианд гарсан ор билег бие махбодод гарсан өвчин зовлон тэгээд тэр нас орсон сүүлийн амьсгаад татсан сүүлийн цагийн хэмжээ энэ юмнуудыг харгалзуулж жагаад хэлэх ёстой. Түүнээс ч одоо тэгээд шууд тийм үү тийм за тэн цагт өнгөрсөн юм уу тэр илүү тэд дутуу гэж ингэж хэлэх бол бас тийм
хэцүү ажил. Би хүүхэд байхад нэг юуны малчны календар гэж юм байлаа шүү дээ. Одоо ч байдаг л байх л да. Тэгээ нэг өвөгийн нэг малчны календар байхад цагаан сараар ингээ юу яах гал зам мөр гаргана маргана гал өвөө тэгээ тийчээ сууж лээдэг. Тэгээ тэрийн саваагүй те уншиж яхад ингээ за тэр хүн бол тэд наслнаа те тийм цагаан мингтэй юм байна. Тэд наслна гэдэг нэг тийм зурхаа шиг юм байдаг хөхгүй. Тэрийг би уншичаал буддийн шинт тэгвэл ер нь бол ингээд хүнийг урчлаад ингээ зам мөрийг нь зорчдгийм байна гэдэг ойлголт байгаад байсан. Тэр үл бол одоо ерөнхий юу юм уу? Магадлал юм байна тий. За. Одоо тэрний бас ахаал төрөхдөө ямар жил, ямар сард, ямар цагт, ямар хэцэг ихийн хүүхэд болж төрөв гэдгээс нь эрэгтэй төрөв, эмэгтэй төрөв, ямар гарагт төрөв гэдгээс нь бүгднийг тооцоолж үзэж байгаа. За энэ хүний бол насны хэмжээ нэг тэд орчим юм байна. Юм мэдлэх хувь хэмжээ нь бол тэд орчим юм байна. Би эрүүл мэнд одоо ажил үйлс нь бүтэмжтэй сайн сайхан байх тал нь бас тийм юм байна гэдэг. Ингээд ерөнхий нэг юм юу гаргаж байгаа. За. Түүнээс одоо яг ингээд хэдэн сарын тэдний өдөр тийм ажил хийн, тэдний садан өдөр тэгж өвдөн, тэнгүүдэн тэгж идэгэн, тэгээд ийм болно гэсэн тийм одоо бүр нөгөө календарчилсан төлөвлөгөө шиг тийм байх. Тэрийг хүн өөрөө бий болгож амьдрна. Тэр өгөгдсөн өгөгдлөө зөв юмд ашиглаад сайн сайхан ажиллаад амьдраад ингээд болцоо боломжоор урт наслаад амьдрах уу? Эсвэл өгөгдсөн өгөгдлөө буруу ашиглаад түрний нэг онгорхоо орхицсан боллон шиг хаамаагүй урд зараад юу хамаагүй хийсээр байгаад нас эрүүл мэндэндээ орох хөрлөшрүүлээд за тэр боломжтой байсан боломжийг ашиглахгүйгээр наан нөхөх гэдэг чинь бидний өөрсдийн гарт байгаа. Бид нар өөрсдөө л тэрийг зохицуулж байгаа. Юун дээр хөгсдийн зурхаа гэсэн та түрүү нэг 5 зурхаа анги юу ярьчих шиг боллоо тий. Одоо ингээд та одоо жишээл таныг одоо 80 оны төмөр мич гэж бодъё л да. 80 оны төмөр мичтэй хүн гэж бодъё. Тэгэхээр төрсөн жил чи мич болж байгаа. Тэгээ яг 80 оны мич бол төмөр махбодтой мичин жил байхгүй юу? Ер нь 60-д бол 5 янзын мич байна. За гал мич байна. Тийм. Одоо тэгээд шороо мич байна, төмөр мич байна, усан мич байна, модон мич байна гэдэг. Ингээ 5 махбодоор 12 жилийн чинь ингээд үдшгээд 60 болоод нэг одоо цаг хугацааны цикл гарч байгаа байхгүй юу? Тэрэн дотор 80 он төрсөн хүн бол төмөр жишээлбэл төмөр мичин жилтэй л дээ. Тэгээд тэгэхээр энэ төмөр мичин жилийн амин махбод, бие махбод, эргэтэн махбод, хиймрийн махбод, сүлдийн махбод гэдэг ийм 5 хүн байгаа юм. Тэгээд ирэхээр одоо мич бол амин махбод нь төмөр, ягаад төмөр юм гэхээр төмөр суудлал дээр сууд байрладаг. Мич дахин хоёрын жишээ амин төмөр юм аа. Гэт амин махбод нь төмөр. Төмөр мич гэж байгаа учраас эргэтэн махбод нь төмөр. За тэгээд одоо модон мич дахианы бие махбод нь төмөрөө гэх юм бол нөгөө төмөрчин модны дайсан учраас за бие нь одоо дайсны махбод нь шороо гэдэг ингээд бие махбод нь шороо. За химэрийн махбод нь мод гэдэг ингээд тавууланг гаргадаг байхгүй юу? Сүлдний махбод нь амны ихэн сүлдний махбод гэдэг төмөрийн ихэн шорооч гэдэг юм уу ингээд тавиад. Тэгээд тэрнийг окторгон жилдээ одоо сартай өдөртөө ингээд нас орсон тэр хэмжээ цаг хугацаанд ингээд харгалзуулаад хөндлөн тавьж тооцоод чулууд тэрийг чулуу тавих гэдэг байхгүй юу? Чулуу тавих. Тэгээд тэр чулуу тавиал ингээд хараад насных нь ардатал дээр тооцоход 2 хар юм уу, хар цагаан юм уу, 3 хар юм уу, эсвэл 2 цагаан юм уу, эсвэл 1 цагаан юм уу, эсвэл 3 цагаан ч юм уу гарч болно. За. Тэгэл тэр цагаан хар алин гарч байгаагаас нь шалтгаалаад төрөний тэр асуусан өвчин зовлон одоо тэгэл элдв янзын яр үзэгдэл бэлэгдлүүд те зан аашны хувирлын өөрчлөлтүүд тэр юмнуудын энэ асууж байгаа л тэгэл тэр юм дундаас л зурхаач хүн өөрийн шинжилгээ хийж хэлнэ гэж байгаа. Зурхаач өгшөл бол бидэрт ном ингээл явж байгаа л хөдөлж байгаа л за тэгээд миний хүүхдүүд ер нь зурхаач хүн ухаанаар чимдэг шүү гэж байгаа. Ухаанаар чимнэ гэдэг нь бол ухаантай сайн хүн бол болгон зурхаа сайн зурна гэсэн үг бас биш байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр цуглуулсан мэдээллүүдийг датануудыг маш богино хугацаанд боловсруулад тэгэхдээ тэр нөгөө амьдрал дээр урд өмнө олон ясан дурслагад энэ төр дээр тулгуурлаж дүн шинжилгээ хийгээл хариуг нь хэлхийг л хэлж байгаа. Богино хугацаанд. Одоо суугаад бүтэн өдөр чинь бодно гэж байхгүй шүү дээ. Тэр чинь хүн орж ирэл одоо асууж байгаа юм дээр хурдхан шиг л хариугаа хэлхийг бодно. Тэгэхээр шин тэрэн дээр бол тийм одоо гомиг дөрвөн ухаантайгаас гадна дурслагтай мэдээлэлтэй. Тэгээ өөрөө гацхан мэдэх гэхээс илүүтэй тэр хүмүүсээс
шаардлагатай мэдээллүүдийг нь асууж авч тодруулж нэгтгэж дүгндэг л. Тийм л ажил шүү дээ. Мэргэн дөрвөн хүний ажил бас биш. Тэгэхээр чинь бүр жоохон далихад тэгвэл 6 мэрэгдүүлэх хоёр ч бүр хоёр өөр юм байна тийм. Өөр шүү дээ. Хүмүүс л нэг гэж болгоод байдаг шүү дээ. Ер нь л. Зурхаа бол цэвэр одоо махбодын зурхаа, одон зурхаа гэдэг хоёр янзын том үндсэн зурхаа байна. Одоо одгоор эргэсэн явдал судал дээр тулгуурлаад нэг бодож байгаа нар манд нурган шинэ дэдэн болно, эдэн болно, тэд нар тасарна, тэд нар нэмэгдэнэ гэдэг ингээд тооцож байгаа юмнууд нь одон зурхаа. Махбодын зурхаа нь болохоор ингээд цагаан сар гарлаа, одоо жил гарлаа. Ийм жил настай судал модал суух нь байна. Тэгвэл одоо надад одоо бие махбод димажил үсэд анхаарахын зарах юм уу байгаа вэ гэдэг ингээд бодохоор тэр төрсөн жилийнх нь юм дээр тулгуурлаад бодож байгаа. Тав махбодын онол дээр тулгуурлаад бодож байгаа. Энэ сав ертөнцөөс шим ертөнцийн одоо нөлөөлж байгаа нөлөөллийг тооцож гаргаж байгаа. Тэгвэл тав махбодын онол дээр тулгуурлаж байгаа. Зурх мэрэг нь бол одоо тэр жишээ нь лам хүн мэргэлжээлаа гэж бодгоо тэр хүн дархийн үднээс ч мэргэлдэг байж болно. Ламын үднээс ч мэргэлдэг байж болно. Махголын үднээс ч мэргэлдэг байж болно. Тэгвэл тэр нь өөрийнх нь тэр нөгөө сахиус одоо бурхан шүтэнтэй холбогдолтой. Олон жил тэрнээс сахиус шүтээд тарин марны уншаа тодорхой хэмжээний хүч бич ороод одоо юу гэдгийг ингээд мэддэг болгоодог энэ төр болоод тий. За ингээд тэр хийх ёстой бяцлагал хийх ёстой зам үйлдэлүүд хийж гүйцэтгээд тэгээд энэ хүнд бас нэг тийм мэдрэмж ороод тий нэг тийм тэгээд үлдэж байгаа юм нь бол зурхаа гэж байгаа. Тэгээ өвшөө мэрэг гэж байгаа. Тэгээ тэрийг бол бид нар шогоорч мэргэлж болно, эрхээ ярьж мэргэлж болно, тий? Зоосоо орч мэргэлж болно. Монголчуудын мэрэг гэлдэг бол одоо эртний мэрэг гэвэл далны мэрэг энэ төр гээл байж байна, тий? Энэ бол хоёр өөр ойлголт. За. Юун дээр нас барсан хүн болгон алтан савны их юм уу? Нийлгэх юм уу? Ер нь энэ бол манай ёсол юм да тий. За тэгтээ одоо энэ 1930 хэд оноос ахуулаад 1990 оны хүртэлх энэ хооронд одоо нас орсон монгол хүн болгон алтан харьцаа нээлгүүлж өгсдийн зурхаа тооцоолуулж ирсэн үг гэвэл үгэл бах л та. Тийм бах тий. Тэгэхээр нас орсон хүн болгон нээлгдэг үг гэвэл тэгдэм аа гэчээр судлаа хэлчих гээд байна л да. Тийм биз одоо ч гэсэн магадгүй алтан харьцааг энэ төр нээлгдэг үү өөр шишинтай тий одоо энэ чинь үндсэн хуулиар ямар шишин шүтж болно гэсэн байгаа нөхцөлд магадгүй одоо ингээд алтан харьцааг огт нээлгдэг. Тэгээд тэр тухайн шишнийхэн зан хуулиар орчуулга элдв юм үлдэж байгаа ч бас тохиолдол байгаа л хэлбэт. Алтан харьцаг одоо ер нь ингээд алтан харьцагийг нээлгэх зорилго нь би чинь одоо ингээд за тэр өнгө нэгэнтэй өнгөрчлөө тэгээд одоо хаашаа яаж нутаглуулахын лам ингээд заагаад хилээд өгчүүл тэгэл өөрөөр алтан харьцаг яг нээх зорилго нь яг юу гэдэг юм бол энэ номны эхэн дээр бол тэр төвд номныхын эхэн дээр гарчгийн дээр нь амьд өгсөн хоёрт хуйланд нь туслах гэсэн байгаа. За алтан харьцаг. Тэгэхээр энэ ном бол алтан сав нээх энэ өгсдийн зурхаа бол зөвхөн нас орсон хүнд хэрэгтэй юм биш байхгүй юу? Энэ. За амьд буюу тэр хүний ар гэр төрөл төрөсөд энтерт бас хэрэгтэй юм энэ дэр баг. За өөрөөр хэлбэл тэр хүний одоо яг амбултанд багтжсэн хүмүүсээс ганцхан жишээл авъя л да. Суудлаар нь авъя л да. Жишээлбэл одоо эхнэр нь хүн одоо миний эхнэр хүн намайг нас барахад бит хоёр жишээлбэл нэг суудлын дээр сууж иж үгүй юу? За манай хүүхдүүдээс одоо надтай аавтайгаа одоо нэг суудлын дээр сууж ирсэн хүн байна уугүй юу? За миний яг нэг эцэг эхийн төрсөн одоо дүүнраас тий дүүнраас надтай бас адилхан суудалд сууж ирсэн хүн байна уугүй юу гэдэг жишээлэл үздэг байхгүй юу? Тэр чинь тэнд байгаа миний дүүнерт юм уу миний эхнэрт миний хүүхд туслах гэдэг байгаа байхгүй юу? За өөрөөр хэлбэл энэ суудал дээр суужгаад нас орсон хүний тэр одоо шалтгаанаас болоод энэ үлдсэн хүмүүс нь бас ахаад цаг усан юм уу ямар нэгэн байдлаар амнасаа алдах вэ? За гэдгээс сэргийлээд за та бол суудал нэгтэй юм байна. Тийм учраас одоо гар салгуулнаа. Гар салгуулна гэдэг нь бол тэр суудал гэдэг нь өөрөө тэр бүтэн жилийн туршид ямар үйлийг хийвэл зохистой юм, ямар зан үйлийг хийж болохгүй юм, ямар одоо үйлрэл нь энэ жилийн хувьд энэ хүнд сөргөнөлөөтэй юм. Энэ үед юу үйлдэж болохгүй вэ гэдэг юм нөгөө суудлынхын үүднээс нөгөө цагаан сарын өмнө
дотгорын зохиог гэж тавиулаад ноён нургуу зүйлэн барина гэдэг үстэй. Тэгээ тэр чинь тэр суудал мэнг энэ төр дээр илүү тулгуурлаж шилдэг байхгүй юу? Тэгээ тэр зан үйл тэр юмнууд дээр тулгуурласан юм хэлж өгөхгүй бол магадгүй би өгөхдөө суудлаасаа болсон илүү шалтгаанаар амнасаа алдсан буюу болохгүй зүйлийг хийгээд болохгүй зүйлийг болохгүй цагт зөвхөн ч юм уу хийснээсээ болоод би амнасаа алдсан байх юм бол тэр шалтгаан бас ахаад нөгөө ижил суудалтай хүмүүст нөлөөлөд бас араас нь одоо хүн зөв усаар өгөх вэ дээ, цаг усаар өгөх вэ дээ, хорлол морлолд нь өртөх вэ дээ гэж болгоомжилж тэрийг нь таслах зорилгоор тэрийг жишээлбэл тооцож үздэг байхгүй юу. Ингээд харахаар энэ зөвхөн даваасранд нас барсан даваасранд төдийгүй амьд даваасранд ч хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Ер нь их том агуулгаар нь авч үзэхээр энэ бол юу юм бэ лээ. Одоо ингээд бодоод эргээд бодоход бол бурхны шинэ үйлүүрийн онолтой энэ үхслийн зурхаа бол холбогдно. За. Тэгээ яагаад холбогдож байгаа юм бэ гэхээр түрүүний дээр зөвхөн тэр суулаас илэгдэл болохгүй үйл гэж хэлээд байна да. За тийм. Тэр чинь зөв буруу үйл л гэсэн үг шүү дээ. Зөв буруу л гэсэн. Эргээд юунд зөв юм бэ гэхээр миний оршихуйд зөв, юунд буруу юм гэхээр бас миний оршихуйд буруу болоод байгаа үз. Өөрийнхөө оршихуйг одоо эвдэх юм уу? Эсвэл өөрийнхөө оршихуйг хамгаалж бат бэх байлгах юм уу гэдэг чинь миний үйлээс шалтгаалаад байгаа. Тэр үйл юмных нь агуулж байгаа юм эргээд буцаад юунд хор нөлөөтэй байдаг юм бэ? Нам хүрээлэн байгаа орчинд бас хор нөлөөтэй болоод байдаг. Хүрээлэн байгаа орчинд элдэн юмда зөвхөн амиа бодоод амьдарсан хүн өөрийнхөө амийг ингээд хадгалаад байлаа гэж бодоход магадгүй ингэж сууснараа би бусдын оршихуйд бас хор хөнөл болж ивэл ямар үр дагавар гарах юм ч гэдэг юм уу те. Ингээд тал талаас нь ингээд бодоод байхаар энэ юмны юмд бол бид нар илүү урт насалж гэдэг юм уу эрүүл байж ямарваа нэгэн байдлаар өөртөө болон бусдад ийм хоргуугаар ажиллаж амьдрья гэх юм бол амьдын зурхад илүү их одоо кичээх хэрэгтэй. Илүү их үеийн үрт кичээх хэрэгтэй. Бусдын амран болон гівдэхгүй байхын төлөө кичээх хэрэгтэй. Тэгээд тэр цагаан сарын өмнө зуруулаад байгаа дотгорын зурхаа буюу амьдын зурхаа гэдгийн тэр юмда маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Тэнд ачаал бодол өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгэх юм бол энэ юмнуудын шалтгаанаар бид нар одоо өгөх нь үнэн боловч цаг бусаар өгөхгүй байх боломж хүнд бий болно. Цаг бусаар өгөхгүй байх. Тэгэхээр энэ буцаад үеийн үр тэгээд зурхай талдаа болохоор амьдын зурхай буюу дотгорын зурхай юм дээр илүү ачаал бодол гэж ойлгох юм бол энэ зурхай алтан савны зурхай ачаал бодол бас харах юм бэл. Нэгэнт нас урчлаа бол яах юм бэ? Нас урцсан хүн жишээлбэл тэгвэл бас ямар туслаа юм бэ гэхээр одоо хойд төрлдөө ямар төрөл төрхийн ямар үйл үртсгээд явж байгаад ямар үйлээр нь ямар үр дагавраар нь одоо ямар төрөлд авч болох юм бэ энэ төр гэдгээс ахгуулаад хэдэн цагт нас барсан юм бэ гэдгээс нь тэр шалтгаалаад тэр хүнийг тэр зуурдын төрөлд байхад нь ар гэрийнх нь те сайн төрөл рүү залгах жолоодох ийм болцоо боломжийг бас ар гэрийнхэнд нь олгоод ирэхээр дандаа тэр одоо зуурдын төрөлд болцоо боломжгүй байгаа өөрийн ирэхгүй байгаа тэр төрөлд бурхны номын хүчээр туслана гэж байгаа байхгүй тэр нас орсон хүнийхээ төлөө гэсэн тэр хүний ар гэрийн хүмүүсийн сэтгэлийн хүчээр тэр тусдымын тэр хүн авж сайн төрлөө аавна гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээл явахаар тэр амьд өгсөн ойлонд нь хэрэгтэй гэж хэлээд байгаа санаа гарч байгаа. Зурхайг одоо ингээд энэ алтан сав гэдэг юм уу шинжээ гэдэг юм уу тэрийг нээн гэхээр ер нь одоо их л зурхаач мундаг лам байдаг юм уу одоо тэгээд гандан дээр очиод нээлгдэг л байх л та. Тэрийг бол одоо тэгээд заавал зурхаач дээр л очиж нээх үү. Хин будын шин судлаач ням учиргаа бол тэгсэн баггүй. Бараг наадах аппликейшн шиг те ингээд юм бараг хоёр чим ингээд залуучууд бараг хийцэн баа шүү. Ер нь яг уг нь бол алгоритм бид нар ярилцлага чинь бол бас сонслоо л өөрөө ч нэг нэвтрүүлэгт орооч гэхээр нь ер нь юу ярьдаг хөө юм хинтэй ярилцсан бол юу гэж ярьсан бол гэдэг. Жишээлбэл ямар ч руу тэгж хэлсэн байлээ. Хоёр алгоритм байгаа. Тэгээ наадах чинь нэг оруулсан. Болно л доо. Болно. Тэгвэл энэ судар номон дээр ингээд бичээд үлдээснээс гадна бурхны шний юмд бол аман дамжлага гэж нэг юм байдаг. За. Өөрөөр хэлбэл багш энэ номыг ингээд шавьд хөтлөхдөө одоо хэлж өгөөд хөтлөхдөө давхар нэмж өгж задлж тайлбарладаг. Тайлбарладаг. Би тэгээ тэрийг яах юм бол доо гэж бод сонсч ялла. Ер нь. Бурхны шинд бол тийм маш их хэлбэг. За. Ингээд одоо ажилтаа сайн болдгийм үү, туршлагаа сайн болдгийм үү те. Ингээд багш нь бол ингээд шавьдаа за энэ дээр ингээд энэ юм дээр ийм юм дээр анхаарах хэрэгтэй байдаг. Энийг ингэж ойлгоно шүү гэдэг ингээд хэлээд өгсөн юм нь тэр болгоно энэ номон дээр байдаггүй. Тэгээ тэрийг яах юм бол гэж. Жишээлбэл одоо
алтан сав нээж байгаа хүн манай зурхаач багш бидэнд хэлэхдээ чи өөрөө ингээд мэдээд байгаа хүн шиг ерөөсөө аяг ааш биеийн хөдөлгөөн дуу хоолой гаргаж болохгүй. За. Дамжуулж хэлж байгаа юм шиг байх хэрэгтэй гэж. Аа. Өөрөөр хэлбэл тэр сүнстэй ингээд нөгөө зурдын төрөлд байгаа сүнстэй харьцаад тэгээд тэнд нэг тийм одоо юу гэдгийг бор хөрөнгөний цанц байгаа гинэ. Дараад байна би тэрийг авмаар байна гэж байна гэж. Юу гэнэ? Тийм. Тэрийг л авъя гэж байна гэж гэдэг юм. Ингээд нөгөө далд ертөнцтэй тэр зурдын төрөлд байгаа амьтантай харьцаад байгаа юм шиг маягаар хэлээ. Тэрс ингээд хамаг юмыг мэдж байгаа хүн шиг ингээд өөрөө л одоо мундагтаа мэдээд байгаа хүн шиг ярьж болохгүй. За. Жишээл одоо тэгээ алгоритм яаж хэлэх вэ тэрнийг? Багшийн тэр одоо ламнаас аманд хэлсэн чихнээс чихэнд дамжуулсан тэр үгцийг яаж хэлэх вэ? Алгоритмд яаж оруулах вэ? Ийм мэтэр одоо яг эн чин тооцоолууртай тэгээ 5 махбод тэр гарыг ирэхс янз бүрийн юмных нь нөлөөгөөр ингүүл тэгнэ гэж байгаа юм чинь энийг оруулж болно, алгоритмд оруулж болно. Би бол тэрийг бол би үүсгэхгүй байна. За. Ганцхан тэр одоо жишээл багшийн яг миний ганцхан саний хэлсэн тэр жишээг л гэхтэл яах вэ? Тэгээд өгөгдлүүдийн нөгөө таны тэр хамгийн түрүүний асуултын насын яадаг юм бэ гэдэг байгаа тийм. Нас нь одоо урт насалжээ, илүү насалжээ, дутуу насалжээ гэдэг байгаа юмыг яадаг юм бэ? Тэгэхээр тэр чинь 12 цаг одоо цагийг чинь ингээд яваа. За тэр цагт бол 3 сар эсвэл ч одоо юу гэдгийг 1 сар илүү дутуу, 5 насаар илүү байна, 5 насаар дутуу байна энэ гэдэг нэг ерөнхийд юм магадлал юм бичсэн байгаа байхгүй юу? Гарын авлага дээр. Тэгэл тэр чинь нөгөө асуултуудаар бусад асуултуудаар батлаад баттгаад тэр нөгөө юмнуудыг чинь нэгтгэж дүгнж агаад нөгөө хэлж байгаа юм чинь тэгэл оруулчихаар нөгөө юм чинь ганцаараа л гарна шүү дээ. Юу гэдэг дахиад цагт өнгөрөхөөр 3 сар илүү насалж гинэ гэд гарвал 3 сар илүү насалж гинэ. Хулган цагт нас орчлаа гэсэн чинь за 1 жил дутуу байсан гинэ. Гэвэл 1 жил дутуу байсан гинэ гэдэг нэг алгоритм чи хэлнэ үст. Хүн биш юм чинь. Тэгэхээр нөгөө хүн нөгөө зурхай алтан хайрцаг нийлж байгаа тэр хүмүүст байгаа бусад мэдээллүүдээр дээр тулгуурлаж анализ дөөн шинжилгээ хийдэг. Тэр имийг тэгж шилдээн шүү гэж хэлсэн нөгөө багш нарын маань захаас аажих үлээ. Тэрийг хэн хийх юм? Тэгээ энэ өөрөө сэтгэл зүйн их нарийн асуудал байхгүй да. Бас энэ өөрөө. Харин тийм. Зүгээр ингээл нэг юм захимд нэг хідэн давчлаар оруулаад мэдээлэл оруулаад за ингэж гинэ гэдэг ингээд хүн тэрийг шуудаар хүлээгээд авчдаг юм биш байхгүй юу? Хүн цаг усаарж өгч болно. Цагаарч өгч болно тий. Гинтийн байдлаар ингээд одоо хүн өгч боломгүй өгөхлөөр хүртэл өгсөн байж болно үсттэй. За. Тэгээд одоо тэр өгсөн хүн хинж байж болно үсттэй. Хүний үр хүүхдэж байж болно, хүний аав ээж байж болно тий. Хүний хань нөхөрж байж болно. Гарцгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хичнээн мууч хүн байсан гэсэн, аргачинж байсан гэсэн, хулгайч байсан гэсэн тэр гэрвэл тэр дотор бол хүнл юм чинь орон зайтай, хүнл юм чинь байхгүй бол гарцтай үсттэй. Тэгтэн тэгэл огт тийм хүйтэн нэг алгоритм чи хүүтэлд хэлнэ үсттэй. Тэгнь тий. Хөөрхөдөө ингэж бодчихвол ингэж хэлчихвэл энэ одоохондоо хүлээж авахгүй мэ. За яг энийг хэлчихэд дараагаар нь энийг ингэж хийж чад хэлчихдээ гэж боддог нөгөө зурхаачийн ухааны чинь алгоритм бодохгүй үсттэй. Манай зурхаач агш бол номон дээр байгаа болгоныг хэлж болохгүй гэж хэлсэн бүр. За. Бүгдэнд нь хэлж болохгүй. Тэгээд үнэхээр их уугаа шүү одоо ингээл гуниг харуусал элдэмэнд өртчихөл ингээл уйлал майлал байж байгаа хүмүүс байгаад тий. Тэгээд ингэх юм бол тэр дундаас харж хагаад хамгийн тогтой. Тэгээд тэр юмыг тэр хүмүүсийн ингээд нэг удирдах дахлаад явж байгаа тий. Тим хүнд нь нийтийн дунд хэлж болохгүй юм тэр хүнд нь чухалчилж хэл. Тэгээд за ийм шиг байна. Ийм номуудыг уншуулаарай. Гэхдээ энэ номыг уншуулж байхдаа ингэж бодчихээж, ингэж залбирж гэж байгаараа гэж тэр сурхаач хэлсэн шүү гэж хэлээрээ цаад хүмүүстэй. Гэж. Нийтийн дунд хэлж болно болохгүй гэж байгаа юм байгаа байхгүй юу? Нийтийн дунд ингээл одоо тэн дотор чинь ямар ч хүмүүс байж болно. Нас нь дутуу байна гинэ гэж хэлчих юм бол тэгэл тэр чи одоо бүр тэрнээс л болоо л тий. Магадгүй одоо тэрнтэй л хамтал нэг гараал архи угаал тий. Тэрнээс болол тэрмүүгээс болол манай одоо хүүхэд ингээд нас орчиж. Манай хань нас орчиж. Насан дутуу байсан юм байна. Тэгээ тэрнээс болоод ингээд яачлаа. Нас орчлаа. Тгээггүй л бол манай хүн байж явах байсан байна гэл. Тэгээд нөгөө хүмүүс хоорондоо эв түнжин нөгөө нэг хэсэг бүл улсууд байвал тэгэл хоорондоо насан туршдаа магадгүй эвлж нэгдэхгүй дайснууд бол яах юм.
Тийм учраас нийтийн дунд тэгж хилдэг юм хилдэггүй юм гэж байд юм аа миний хөлтө. Тэрийг сайн анзаарч хэлж байгаарай. Хүний сэтгэл зүйн байдлыг сайн анзаарч харж хэлж байгаарай гэжсэн. Тэр тэрийг яах юм бол доо гэж би та яриаг сонсоод бодчихлаа. Юуг зурх алтан сав нээж болохгүй хүн гэдэг юм уу эсвэл болохгүй байдлаар асарсан тий хүн гэж байх уу одоо жишээ нь амиа оролцсон ч гэдэг юм уу асар их одоо хүн амтан алаад тий ингээд буруу айхтар өвөл хийцэн тийм хар мөртэй амар хар мөртэй хүн өгөхөд одоо за ийм хүний одоо ингэж өгсөн хүний эсвэл ийм муу хүний одоо алтан савыг нээхгүй нээж болтгүй юм гэх ёс мос байгаа болов. Өөрөө чинь дөрөвний нэг асуултанд бас дутуу хариулсан байна. Тэгээд энэ хоёрыг ер нь баг нэг юм байна. Хин алтан харьцаа нээдэг юм бэ гэж өөрөө бас асуусан. Ер нь бол алтан харьцааг бол би одоо зүгээр одоо орчин үеийн хэлээр бол мэржлийн хүн нээх хэвээр. За. Өөрөөр хэлбэл энэ зурхаад суралцсан, тийм зурхаа ухаанд суралцсан энэ хүн бол нээх хэвээр. Үлийн үр хайлгандаг одоо үлийн үрийг үнэн гэж хэлж боддог. Энэ хүн амтан туслыг гэдэг сэтгэлээр үлдэх хэвээр. Энэ бол ямар нэгэн амжиргаа дэтгэх тийм ямар нэгэн алтар нэр олох, мэрэгэн дурганы нэр олох тийм юмны хэрэгсэл ерөөсөн биш. Тэгж хэрэгэлдэггүй. Тийм үнэ төлөө хэрэгэлдэггүй. Тэгээд энэ номыг үзсэн ийм мэрэгжлийн хүн бол одоо орчин зэгийн хэлээр бол мэрэгжлийн хүн нь энэ алтан харьцагийг нээх хэрэгтэй. Өнөөдөр магадгүй ингээд нэг төвд ном гадарлаад юм уу те эсвэл ерөөсөө ингээд төвд ном огт мэдхгүй мөртлөө энэ алтан савны одоо гарын авлагыг кириллээр орчуулсан. Тэгээ кириллээр орчуулсан энэ бариад суугаад тэгээд хэдэн сарын одоо ямар сард ямар өдөр яасан ямар суудал дээр ямар мөнгөтэй гэдгийг зөвхөн гэж хараад ингээд хилээд байгаа юм болов уу гэмээр юм тохиолдлууд их олон болсон. Харамсалтай. Уг нь бол тэр чинь тийм тооноо өгдлүүдний ном дээр орчуулгдсан ч орчуулаагүй ч бичээ тавьсан байгаа ч гэлээ гэсэн. Тэдний чи хооронд нь тооцоод нөгөө чулуу тавина гэж хэлсэн. Тэр юм чинь тооц чулууг тавьчаад үлийн үрийн онол тэр хүний сэтгэл санааны байдал буян шиг байдал элдвэнүүдээр харжаад тэр хүнд илүү их тийм үлдгэсэдэд нь илүү их тийм ачтаа тустаагаар хилдэг юмыг зүгээр л ингээд эндээс уншаад ингээд дамжуулаад хэлэх юм. Кириллээс уншаад зөвхөн ингээд бодох чулуу тавихгүйгээр дамжуулж хэлж байгаа бол нэр нь өөртөө уншаад тий ингэх ёстой юм байна гэж явж яагаад болохгүй юм. Мэргэжлийн хүн байгаа даа. Тэр тооцоо чулуу тавь гэдэг байгаа. Тэр учир шалтгаан үлээр хайлгын дуу хүний чулуу учралт хүний биеийн гэл одоо цааш байгаа тэр ухтгууд нь мэддэг хүн хэлнэ гэдэг байгаа санаа нь тэр ихгүй мэргэжлийн хүн нээх хэрэгтэй. Алтан сав нээдэггүй нээж болон болохгүй гэж ялгах юм бол энэ цаашаа яваад ирэхээр амтныг ялгасан одоо хамаг амтныг ойр болоод хол дайсан болоод нөхөр гэж ялгах болохгүй. Хамаг амтан ойр хол ялгалгүй амрам болон болох болтугай. Хамаг амтан одоо өргөнөх тачаах те ямар нэгэн дайсан дуурлах ямар нэгэн садандаа тачаах тэр гимээс хагцах болтугай гэж бурхны шинтэг хүн бодож тэгж итгэж тэгж авралаа дулдгал юм бол өгсөн амтан болгонд туслах ёстой. Тэр христийн шашинтай байна уу, тэр мусульманы шашинтай байна уу, тэр хамаагүй амтан л бол амтан. Эцээц тэр хүн надад одоо ингээд одоо манай энэ хүн бол бөө мөргөлтөн байсан. Эсвэл манай энэ хүн христийн шашинтай байсан. Гэхдээ одоо ингээд алтан савыг нийлгүүлээ гэдэг ирэхэд манай шашинны хүн биш байна. Би алтан савыг нээхгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү маягийн үйлдэл бол хийж нээхгүй гэдэг юм л байхгүй. Өөрөөр хэлбэл өхөн гэдэг бол одоо битгээр өөрөө эрэхтэй байгаа байхгүй. Бидний одоо яаж амьдрах бол одоохондоо бидний гарт байна. Тийм байна. Тэгтэл нас орчхаар өөрөө ирэх байхгүй. Зурдын тэр 49 оноо дотор бол одоо мэрэгдийн тэр номон дотор бичсэн байгаагаар бол ямар ч чөлөө байхгүй. Ямар ч өөрийн одоо ирэх байхгүй. Би өөртөө нэг тустай тим хийм хийчихэд аач гэдэг боломж байхгүй. Тим юмар хорон хүнд одоо амтнд хүрэгчихэд аач гэдэг тим чадал байхгүй. Тийм үеийн чадалгүй болцсон байгаа уу яахгүй. Ийм үед нь бол нөгөө твдэж явахт нь твнэр чулуу тусал гэдэг үг байдаг үстэй Монгол хэлэнд те монголчууд тэрэн шиг ийм зуурдын энэ дараа төрлөө болох гээд байж байгаа энэ зуурдын төрөлд нь байгаа амтнд туслах хэрэгтэй. Тэр тусалж чадвал илүү их буянтай харин ч
Тийм учраас тэр одоо алтан сав нээхгүй болохгүй гэдэг юм бол байхгүй. Тэр хин нэгний тус дэмийг авахгүй болох хүртлээр нүгэл хилэн зүйлсэн амтан гэж юу байхгүй дээ. Тийм биз дээ. Хүн алдсан байсан ч гэсэн эцэс тэр чинь авсал амтэн шүү дээ. Яасан амтэн бэхээр мунхах гэдэг юмныхаа эрхэнд автаад, уур гэдэг юмныхаа эрхэнд автаад хүний амь насыг хөнөөж болохгүй гэдгийг мэдхгүйгээсэн болоод хүнийг амар амгалан газаргал гэдгээс салгаж болохгүй гэдгийг умартснаасаа болоод хүний амьд хүрсэн мунхах амтэн шүү дээ. Харин ч тусламар амтэн чинь тэр шүү дээ. Жинкнээс нь тусламар амтэн чинь за чи ийм нээсэн болоод ингээхээр амтны амнаас амийг хөнөөсний үр дагавар тийм зовлон гарна, чамдч тийм зовлон гарна, тэр хүний аргалч тийм зовлон өөрт нь гарна гэдгийг мэдхгүйсэн болоо чи ийм үйл хийсэн байна. Харин ч тэрийг сайн ухааруулж ойлгуулж синхруулж өгж туслах хэрэгтэй юм чинь тэр үсттэй. Тийм учраас алтан цав нээлэх шаардлагагүй ч гэдэг юм уу юм бол харин дөнгөж гараад юм уу одоо нөгөө ихий хөвлөдөө одоо нэг амьгүй интервьюстэй тэгвэл одоо бүр ингээл гариг өдөр цаг цагийн тавиад зурхаа бол алтан цав бол нээхгүй. Зөвхөн одоо тэр өдрийн сайн муу зүг хараад тэгэл сайн зөвхөн одоо тэр тухайн өдрийн юм уу сарын юм уу нөгөө шаарл мэрлэн дээр гаргаж болохгүй тэр зүг рүү тогтоож өгөөл зөв чигээр тогтоож өгөөл гээлагч хүүхэд гээж байгаа тохиолдол бол алтан хайрцаг нээхгүй. Тэр нь бол их хвчлэнтэй дутууд өрсөн тий ийм дөнгөж дөрөөд нас орсон няраа энтерт бол заавал ингээл өдөр сар жил мэнг гэдэг нөгөө урсан жил мэлгээл бүх үзүүлэлтүүдийн тооцоод тавих халавгүй гэсэн үг. Тэр нөгөө нэг алтан сав дээр ингээд гарсан одоо тэрэндээ хорогдсон байна инээ тэрэ гэхээр одоо тэр чинь нэг тийм амар сонсогдоод байгаа одоо нэг янз бүрийн аим шиг кино үзсээр ч юм уу ер нь нэг юм би тэгээ дараа нь ер нь яг сүнс гэдэг сэдвээр дахиад ярих гэж бодож байгаа байхгүй. Сүнс гэдэг чинь ингээд нэг юм одоо сүүлийн соёлын нөлөөнөөс болоод нэг тийм амар муухай тий ингээд нэг юм хүн хорлохгоо байж идэг. Гэтэл амьд ахуда миний одоо хайрлж хүндэлдэг байсан хүн нас орсныхаа дараа алтан савн дээр нээсэн чинь тэр нэг эдэндээ хорогдсон байна. Тэр нэг хайртай юмдаа хорогдчихжээ. Эсвэл тэрэндээ тэр хүүхдэд энэ хүүхдэд хорогдчихжээ гингууд аймаар юм аа гэж яг ярьж байгааг би сонссон байхгүй. Тэгээ би тэндээс 30 алтан сав нээлээ гэдэг чи бүр аймаар юм биш үү дээ юу сүнс хорогдсны хүртэл олоод мэдээ тэрээд хилээд өгчхөр чинь. Гэт тэгээ сүлд ингээ бодож байгаа наач тоо. Амьд ахуда хайрладаг байсан хүн маань ингээ сүнс болчхороо аймаар ч юм уу тэрэндээ хорогдоод байна гэд. Тэгээ тэрийг явуулахын тулд тэгээ одоо яг яах юм. Манай зургаа шогсоос хэлжилсэн сэтгэл хорогдсон гэсэн үг байдгийн. Тэр одоо бүр ингээд яан дээр сэтгэл хорогдсон гэдэг юм сэтгэл хорогдсон жилтэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд сэтгэл хорогдно гэж юу гэсэн үг юм бэ гэхээр манай зургаа шогс хариулж ирсэн. За танаа ээж жишээлбэл хэн нэгэн хүний их хүн нас ороод те. Тэгээд одоо сэтгэл хорогдсон байна, уулзахыг хүссэн байна. Дахиад хонь могоо жилдээ улстаач гэдэг юм уу тий. Тэгээд нэг юм жил тавиад ингээд. Тэгээд тэр бол их хүн юу гэж бодох юм гэж манай зурхаарч бас бидрээс асууж ирсэн. Их хүн юу гэж бодох юм? Үлдэж байгаа хүүхдэн сайн сайхан амьдраасаа л гэж бодсон байна үсттэй. Тийм. Тэгээд та нарыг л олигтой сайн сайхан амьдраасаа л гэж л бодсон гэсэн үг шүү дээ. Тэр юм л хэл. Тэрнээс тэр чинь авч явахгүй байгаа юм биш. Надаас хойш энэ амьтад хөөрхий яанда. Надаас хойш эсвэл энэ хүүхдээ миний одоо байгаа ч юм уу те ах нар нэгчнэр нь харж хандаад нэг хүний амьдрал хүний зэрэг төрөвчээсээ те ч гэдэг юм уу. Ийм л юм бодно үстэй. Энийг л хэлэх ёстой. Тэгэд хэн нас барсан, ямар шалтгаанаар нас барсан, цаг усны өхөл юм уу, цаг усын өхөл юм уу гэдгийг бас ялах хэрэгтэй гэсэн. Цаг усын өхөл зовлон нэр авар аслаарч гэдэг юм уу, янз бүрийн юмнаар ингээд нас барсан хүмүүс магадгүй их ингээд нөгөө хүнд амиа хорлуулсан хүн болвол намайг хорлож энэ да ямар сайхан юм бэ гэж бодог л ахал та. Тэрнээсээ үүдээ тэр нас орох үеийн сэтгэл зүй, сэтгэл санаасаа болоод ямар нэгэн байдлаар буруу одоо юу гэдгийг нөгөө төрний хэлсэн аймаар шиг маягаар ботсон сансан юм энэ байх намагадгүй. Тэгэхээр эн чинь бас хоёр талтай ойлголт байхгүй. Хүн чинь өхөн тэртээ тэргүй өхөн бид нар өхөн жамаар яваад өгч байгаа нэг өхөл байна. Жаммаараа биш буюу цаг усаар өгч байгаа өхөл байна. Тэгэхээр энэ хоёрыг л жоохон ялгаж ойлгох хэрэгтэй.
ялгаж ойлгох хэрэгтэй. Тэрнээс одоо ингээл юу ингээл авч явах гээд байгаа юм. Юу л өөрийнхөө араас ингээд багал зурдаад холоод чинь нөгөө дээс өглөөд тэгээ араас чирээд явах гээд байгаа юм бас биш байхгүй юу? Тохиолдол болгон бас биш. Тэгэхээр ямар одоо шалтгаанаар хизээхэн нас бараад ямар одоо жил босны гаруй яав юу гэдэг. Тэгээ бас л дахиад асуудаг. Ийм жилдээ хүмүүс нас барах үед нь байсан уу? Зайлшгүй байх ёстой хүмүүс ирж уулзч модулж чадсан уу? Чадаагүй юу? Тэгээ дахиад магадгүй нөгөө нас барахаасаа өмнө нэг уулзаад царайс зүйн харчих юмсандаа буюу бас ямар нэгэн захиас занаа хилчих юмсандаа энэ гэж бодож хаад нас барсан бас байж болно үстэй. Тэгэхээр тэр хүмүүс тэр нөгөө цэртэйч гэдэг юм уу уулзахыг одоо хүссэн байна ч гэдэг юм уу тэр жилдээ улсууд нь уулзч чадаагүй хүмүүс байна уу гэдгийг тэр сургууль бас асуух хэрэгтэй байхгүй хүмүүсээс. Тэгж тэр нөгөө зангилаа мангалагийн эргэлзээ гохцоог тайлахгүйгээр шууд л одоо тийм жилдээ хүмүүсийг бодсон байна. Тийм юмдаа хорхоцсон байна гэдээ ингээд хэлчихээр хүн гэдэг амт нэг үлдчихэж байгаа юм чинь сэтгэлийн хэмтэй юм чинь таны нэг айгаад байгаа юм шиг болгоомжлоод байгаа юм шиг юмыг бас ботхоос л дарахгүй байхгүй. Тэр зангилаануудыг гаргаж өгдөг хүн чинь зурхаач хүн. Тэр зурхаач хүн чинь нөгөө мэрэгжлийн байна, нөгөө ном шүмгийн үтсэн байна, нөгөө өөлийн үрийг мэддэг, хайлгандаг байна, шүтэн барилга хоосон чанар юм гэдгийг чинь мэдсэн, таньсан хүн байна гэж хэлээд байгаа юм чинь энэ байхгүй. За төгсгөлд нь бид хоёрын яриа ингээд дуусах юм нэлээд удаа ярьчлаа. Төгсгөлд нь ер нь ингээд ер нь за бид нар өөрсдөө бол өөрсдийнхөө хөлийг бол мэдэхгүй байх зүгээр эргэн тойронд одоо яг ингээд нэг юм саяхан ярьж ирсэн би найруулагчтайгаа 40-од наснд нэг тийм айгүй хөл хагацалтай их таардаг юм байна. Амьдралын зам нэг ийм эргэлтийн үе явах шиг байна. Тэгээ ингээд ангийн групп найзуудын уулзалтан дээр дандаа л яг ингээд манай ээж аав тэрний маань ээж аав өнгөртөж ингэжээ гэл ингээд тийм тэгэнгүүт ер нь бид нар алтан сав нийлэхэд бид нар юу мэдэх ёстой вэ? Одоо ингээд үдчихэж байгаа бол тэгэл зам ёсоор өтгсөө үдэл тэгэл хөл хагацалтай тулах байх. Тэгэхээр хөл хагацалтай туллаа гэж бодоход алтан сав нийлэх гэж байгаа бол ер нь бид нар зүгээр юу мэдэх ёстой юм. Одоо таны яриад байгаа шиг үнэхээр тэр сайн зурхаач, муу зурхаач энэ хүн одоо юу гэдэмтэй ингээд ингэж ярьлаа, тэгж ярьлаа гэдгийг мэдэхгүй. Тэгэл одоо тэгэл тэр зурхаачийн хэлсэн болгоныг л алтан сав нэгээл хэлсэн болгоныг л үнэн багтаа гэл одоо тэгэл дагана. Тэгэхээр одоо бид нар ер нь энгийн хүмүүсийн алтан сав нийлэхдээ уугашаа болоод алтан сав нийлэхдээ ер нь зүгээр юу мэдүүлж авах вэ? Олон юм байгаа бах та тий. Жишээлбэл хамгийн цаанагтал одоо нэгдүгээрт бол нас орсон хүнээ яг хэдэн цагт сүлийн амьсгаа татуу гэдгийг бүр сайн тэмдэглэх хэрэгтэй. Цаг бол хамгийн гол нарийн үзүүлэлт. За өөрөөр хэлбэл жил гэдэг одоо энэ окторгон жил буюу энэ гал морин жил гэдэг бол чинь хувь даваасрангийн хувьд нэг юм хаан шиг нөлөөтэй юм гинэ. За өөрөөр хэлбэл хөрөл сүх гэдэг ерөнхийдөө намайг танихгүй байхгүй юу? Танихгүй. Тий. Бид хоёр ингээд тааралддаггүй. Ямар нэгэн харилцаанд ордоггүй. Тийм болохоор хөрөл сүхээс надад шууд ирдэг нөлөө байхгүй юу? За тийм. Окторгон жил, морь жилийн хувьд бол даваасрангийн хувьд тийм. За сар бол нэг тийм төшмөл шиг байхгүй юу? За. Нөлөөтэй. Нөгөөд чинь манай дүүргийн дарга болоод байгаа байхгүй юу? Нөгөө манай одоо Сүхбаатар дүүргийн зэсэг дарга. За. Тэгтэл бид хоёр таарахгүй. Мэдээж. Тэгтээ хөрөл сүхээс араа ойрхон. Тэ? Тэгээд дараа нь өдөр нь болохоор цэрэг шиг. За. Нөгөө манай багийн юм уу хорооны юм уу эсвэл манай сөөхийн дарга болчиход байгаа байхгүй юу? Тийм байх бүр ойрхон. Мэднэ шүү дээ даваасраа чи танах одоо хогоо тэнд хаяхгүй байна. Эсвэл танах тэр мөнгөө өгөхгүй байна гэдэг нөгөө чинь хаалга тогшоод байна үстэй тий. Тэр нөхөр чинь одоо сар өдөр чинь тэр байхгүй. Тэгээд нөгөө сөөхийн дарга нэг юу гэдгийг нэг бичиг авчираад ингээд за нөхөр минь одоо ингээд төлбөр төлөөгүй учраас танаа тогийг таслалаа гэдэг нэг нөхөр явуулаад тогийг таслуулчих гээ надаа. За тий. Тэр чинь яг нөгөө цаг. За. Шиг цаг бол бүр мис шиг нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? За. Тийм учраас тэр цагийн юунд яг юм бол маш сайн тэмдэглэх хэрэгтэй насарсан хүний. Жил сар өдөр цаг мөгийн сайн тэмдэглэх хэрэгтэй. Бас тэгээд ер нь бол заавал нэг юмд ингээд тулж очиод. Заавал нэг юмдээ нүр тулчаад.
Энэ юу байдгийг бэ? Юу юм болоо гэхгүйгээр бид нэр бас уртчилж одоо юмсуудыг жаахан судалж мэдмээр байгаа байхгүй. Энэ үүднээс нь шилбэл би энэ номыг хүмүүстээр болж гаргаад байгаа байхгүй аминдаа. Ингээд одоо та худалдаж зурхаач юм байна. Ерөөсө танаас боллоо тий. Энэ жинхэнэ зурхаач юм байна. Би тийшээ явлаа гэд ингээд яваад байхдаа зав чөлөөгүй шууд нүрт төлдөг юм бол энэ нөхөл байхгүй. Тий. Харин тий. Тэгэл одоо тэр нэг хүн хэлээ за тэрг бойл одоо мундаг гэж очихоор тэнд очихоор 10 хүн очиод 5 хүн очиход чинь тавууланд нь таалагдах нааж магадгүй таалагдахгүй байх нааж магадгүй тий. Хүний чинь санаа бодол өөр юм чинь. Тэгэл ингээд ирэхээр за нэгдэл ирсэн чинь тэр хүний хэлснээр нь л одоо хийхээс арга байхгүй. Тэгэхээр би энэ номыг одоо яагаад ингээд гаргаад байгаа юм бэ гэхээр заавал одоо би бол энэ нэг өөх болсон хүн нөхөөр энэ номыг нээж уншдаг ном битгий байгаасаа гэж бодож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл амьд байхын тулд яах ёстой юм бэ гэдгийг эрэл хайгуул хийж байгаа хүмүүс, цаг бусаар өхгүй тулд яах ёстой юм бэ гэдгийг эрэл хайгуул хийж байгаа хүмүүс, тэ ер нь хүнтэй гэр бүл болоод нийгэмд амьдарч байгаа хүмүүс энэ номыг уншаад мэдлэгтэй болоод ямар нэгэн мэдлэгтэй болсон хүн бол ямар нэгэн тохиолдол болоход тэр одоо мэдлэг дээр юм уу мэдээлэл дээрээ тулгуурлаад хийж байгаа алхам нь харьцангуй зөв байх магадлал нэмэгдэн үстэй. Тий. Ийм учраас тэр хүний хэлж байгаа болон өөрийнхөө уншсан хоёроо хоорондоо харьцуулан дүгнээд энэ юм байна. Магадгүй нөгөө зурхаачаас асуугаад энэ нөгөө даваасран гэж хүнээ гаргасан алтан сав гэнэ номон дээр энэ нэмийг ингэж бичсэн байсан. Таны хэлээд байгаа чинь энэ мөн үү? Гэт асуугаад. Энэ бол асууж болохгүй асуулт биш шүү дээ. Асуугаад. Гэх мэтээр ингээд нөгөө өөрийгөө жаахан мэдлэгжүүлээд мэдээлэл ингээ ийм мэдээлэл өгчөөр жаахан мэдлэгжүүлээд энэний тухай ойлголттой болоод ирэхээр илүү харьцангуй зөв хэрэглэх зөв одоо харилцаанд орох те ламч гисэн одоо бас бод санах хамаагүй юм санаан зэрэгээрээ хилээд идэг нөхөр бол бас жоохон хэмжээ хязгаартай болох те гүйчжол хүний аманд багтахаас илүүтэй урдчилсан уншсан барсан мэдээлэлтэй байвал гэдэг үүднээс жишээлбэл энэ номыг гаргаад байгаа санаан тэр байхгүй. Энэ номыг бол би алтан сав нээж байгаа зурхаач ламнарт гэхээс илүүтэй алтан сав нээлгэх гээд очиж байгаа энгийн хүмүүст туслах зорилгоор байсан. Өөрөөр хэлбэл ийм л юм байдаг. Тэгвэл нутгийн онцлогтой тэ одоо угсаатны онцлогтой зан үйлүүд элдээ юмуд байхыг бол би үсэхгүй. Тэгвэл тэр нэмж хэлж байгаа юм тэр хүн сайн өөрөө сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгдэж шүү ингэдэж шүү гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгээ бид нар одоо энийг харьцангуй удаан сандагч юм уу бодохгүй юм уу эсвэл бодхоос айдаг юм уу өөрөөр төрөө нэг айгаад гэлөө тий. Энэ бол уг нь огт айхаар юм биш байхгүй юу? Үхэл гэдэг юм бол огт айхаар юм биш. Үхлийн тухай бол бурхны шинтэй хүмүүс би одоо шин бурхны шинтэй. Бурхны шинтэй хүн бол үхлийн тухай өдөрт 3 удаа заавал бяцлагж яагаад одоо нөгөө номын дээр бодмөрийн зэрэг дотор чинь айлтцсан байгаа. Богдлом айлтцсан байгаа. Тэгээ энэ чинь өглөөр айлгана хүнийг хэн нэг айлгах гэдэг ажил өндөрсөн биш. Амьдрах гэдэг магадгүй амьдрах гэдэг юм өөрөө ер нь бол энэ бие махбод тэр нөгөө оюун санаа хоёрын ийм нийлцэл дээр бүрэлдсэн энэ оршихуй төрөөд өтлөөд өвдөөд өхөхийг хүртэлх энэ хугацаа л байхгүй да. Тийм. Тэртэргүүл өхөн. Тий. Өхөн. Тэгэхээр энэ хоорондын хугацааг энэ хүний биеийг олцоход энэ хоорондын хугацааг хэрхэн яаж ач тустай өнгөрүүлэх юм бэ? Хэрэгтэй өнгөрүүлэх юм бэ гэдгийг буюу тэр би бол энэ өхөл мөнхөсийн энэ онолыг бол өнөө цагийн энэ менежментийн цагийг үр ашигтай өнгөрүүлэх энэ буддист менежмент юм гэж ойлгодог энэ өхлийн мөнхөс гэдэг юм. Өөрөөр хэлбэл өхөлтөд уралдаж өнөөдөр ч ирж магадгүй. Яг ингээд яриа суучсаа би гинт өгч болох байхгүй юу? Тэнд өгч болно. Та надтай уулзаад байж байгаа л маргааш нь сонсон ч өө даваасрангоо чинь урчин шин нас урцсан гинэ гэд маргааш өглөө фэйсбүүк дээр зураг маань явж мэдэх байхгүй юу? Хүний амь нас ийм баталгаагүй. Өхөлтөө ингээд өрсөлдөөд амьдарч байгаа энэ цаг хугацаанд бол бид тэр өрсөлдөөд байгаа нөхөрөө судлах хэрэгтэй байхгүй юу? Тэрүүнтэй яаж өрсөлдөөж энэ хүнийхээ хэрэг тусаа өөрийнхөө бодсон зорьсон юмыг гүйцэлдүүлэх вэ гэдэг юмыг арга зам олох хэрэгтэй байхгүй. Энэ санаанаасаа ч гэсэн ер нь бол өхөл мөнхсийн тухай байнга бодож явах хэрэгтэй. Өхнгээд ингээд нурмайж байгаа ойлголт бол ерөөсөө тэр биш. Тий.
би яг тантай санал нэгдэж байгаа. Бүр ингээд үхлийн тухай би хамгийн анх Амантай гэж философчтой үхэл гэж юу вэ гэж ярихгүй юу. Тэгсэн тэн дээр тэгж байгаа. Яг үнэндээ чи бусдын үхлийг бол хараад мэдрээд байна. Шаналаад байна. Өөрийнхөө үхлийг бол чи мэдрэхгүй. За философи утгаараа Аристотель тэгж. Чи үхэл ирсэн бол чи одоогийн чи байхгүй. Одоогийн мэдрэх үү те энэ ухамсараараа бол байхгүй. Тэгэхээр яг үнэндээ бол бид нэр үхэлтэй өөрийнхөө үхэлтэй бол уулзахгүй. Тэгээ ингээд үхлийн тухай ингээд яриад яваад байсан. Бүр тэгж байгаа. Ингээд үхлийн тухай яриад яваад туссан би ингээд нэг юм үхлийг судлаад яваад байсан чинь яг үнэндээ үхэлгээд байгаа зүйлээс хинч эргэж ирээгүй учраас одоо янз бүрийн шашны таамаглууд бол байна. Таамаг юунуудаа. Гэхдээ үхлийн тухай ярих тусам буцаж ойгоод амьдралын тухай л буугаад байгаа хгүй ерөөсөө л тий. Үхлийг судлах тусам л үхэл нөгөө нэг тодорхой биш учраас үхлийн тухай судлаад тахаар буцаал амьдрал руугаа буугаад ах юм. Бүх номлол нь буцаад амьдрал руугаа буугаал тэгэл за ерөөсөө л үхэл чинь төгсгөл биш учраас алтан сав дээр ингээд 40 санаа дотор нь уншуулах ном тий дараа төрөлд нь хөтлөх сонсгоо тойдол тий тэгээ одоо тим төрөлд төрөх юм байна төрөх болжгүй юм байна тим боён ном хийгээрээ энтергээд байгаа юм чинь дандаа л буцаал ингээл тэр хүн одоо арга гэрийнх нь төрөл төрөсөд нь хэрхэн яаж ахын цаг үеийн үхэл зовлон үзэхгүй сайхан амьдарч болох уу нөгөө нас барсан хүнээ хэрхэн яаж дараа төрлийг сайхан олуулж нөгөө сүнс оюун санаагийн хөгжил дэвшлэлтэй сайхан төрөл рүү явуулж болох уу дандаа л амьдрахын төлөв хийгээд байгаа шүү дээ. Харин тийм байлээ буцаж ойгоод өөхөх гэдэг чинь ерөөсөө өвдөд одоо шинэ 5 сар ингээд зайлшгүй амь насыг авч явах актер өвчин тусчаад орондоо гөвтчихээ л да. Тэр хөвтөж байгаа чи үхэл биш шүү дээ. Тий. Үхэл рүү л явж байгаа зам байгаа байхгүй. Тий. Тэгээ яг тэр үхэх чинь бол яг тэр нэг онц тасрах үе чинь одоо секундыг хит хуваасны хитдэнч тэнцэх юм нэг маш богинохон хугацаанд л тэр онц тасарч байгаа шүү дээ. Тэгэл үргэлжлээл үхсээр л байна гэдэг тийм цаг хугацаа байхгүй юу? Тий. Та тэгэл тасарна. Тэр хүртэлх нь бол нөгөө өвдөж байгаа тий. Үхэлд одоо ингээ нөгөө үхлийн одоо аюултай өвчнийг мэдэрж байгаа. Өвдгийн зовлон л идлээд байгаа байхгүй юу? Үхэхийн зовлон идлээгүй. Тий. Зуурдад очичоод бид нэр харин тий зуурдын төрөлд байхад бол бид нэр тэр одоо бидний бие чинь нарийн болоод бүдүүн гэдэг хоёр төвшний махбодтой юм гинэ. За. Одоо бит хоёр бол бүдүүн махбодоор харьцаа сууж байгаа байхгүй юу? Гэзэгтэй юм байна. Би халзан юм байна. Тий ингээ харах уугаараа ингээл одоо ингээ үгдээ. Энэ бол одоо гадаад дулаахан байна. Энтергээд бас дандаа бүдүүн мэдрэхүүгээрээ бид нар бүдүүн махбодоор харьцаж байгаа. Тэгтэл нас орсон хүн бол падгээл тасраал тэгэл хамаг юм байхгүй болчихж байгаа юм биш байхгүй юу? Нөгөө нарийн махбодууд нь хураагдана. За. Өөрөөр хэлбэл шууд надтай ингээд миний асуусанд хариулахгүй, шууд надтай харьцахгүй ч гэлээ гэсэн тэр хүний тэр нөгөө сүнс байна шүү дээ. Тэр сүнсээрээ одоо дамжуулж одоо тэр юмсуудыг мэдрэх мэдрэмж нь бол байна. Тэгээд энэ бие махбодын буцаад нарийн модрондууд нь хураагдаад ингээд хураагдана. Тэгээд тэр хураагдж байгаа махбод нь эхний тэр 49 хоногийн эхний 3-7 хоног дотор тийм байна. Дараагийн 7 хоногудад нэм болно. Тэгээд дараагийн авах төрлөө авахтаа бие галбир нь тийм авах төрлийнхөө бие галбирт орно гэдэг нэг сонсгоод тойдол гэдэг номон чинь тодорхой байгаад байгаа шүү дээ. Тэр юмнуудыг ингээд бичээд явсан. Тэгэхээр тэр чинь үхэл гэдэг юм хэрвээ төгсгөл байх байсан бол энэ алтан савны хэлгээд тий хойдын буйны нүүлдүүлэх гээд дараа төрлөн тийм болно юм болно энэ төр гээд ингээд яриад ах юм боломж байхгүй. Тэгээд зурдын төрөлд байхдаа ч гэсэн одоо бид нар зарим нэг юмыг шинжлэх ухаан баталж чадахгүй шүү дээ. Тий. Тийм шинжлэх ухаанч байр суурин дээрээс хандъя гэж байгаа бол харьцангуй бодиттой материал одоо материалын зүйл дээр бодиттой баримтан дээр тулгуурлаж дүн шинжилгээ хийгээл ийм юм байна гэж хэлээл гэж байгаа болохоос ш хуулийн өмнөний шинжлэх ухаанаар тогтоох гэдэг ажил ерөөсөн биш байхгүй юу? Тий. Тэгэхээр бурхны шинт ч гэсэн ялангуяа бурхны шинийн зуурдын төрөл хойд нас тий энэ үхлийн тухай үхлийн дараа яадаг вэ гэдгийн тухай бол шинжлэх ухааны нэг баримттай нотлоготой ярих хүртэл бол магадгүй одоо хичнээн 100 жил хэрэгтэй юм бүүмэд хэрвээ ийм юмны тухай яриад эхэлсэн эхлүүл тэр цагт шинжлэх ухааны шинжлэх ухаан гэх юм уу шашин гэх юм уу тий бас өөр байхгүй юу тийм байна шинжлэх ухаан гэх юм уу тэрнийг шин сургаал гэх юм уу тий тэгэхээр тэр миний ном дээр та бас уншиж үзээрэй тэр нөгөө талигаас нартаа тэр тэмдэг тавьдаг тухай
За сонсч ийсэн. Тэмдэг тавих тухай. Тийм, Энэ бол их онцлог юм байлээ. Тэр алтан савны одоо гарын авлагууд дээр бол тэмдэг тавих тухай юм байхгүй л дээ. Тэндэн тавиараа, тэдэн цаг тавиараа, тим юмар тавиараа энэ төр гэдэг юм байхгүй. Тимжилтэй хүнд улаан бэхээр тэндэн тэмдэг тавиараа, хөх бэхээр тэндэн тэмдэг тавиараа шиг юм тийм байхгүй. Тэгтээ монголчууд тэмдэг тавьдаг. Тий, би сонсч ийсэн. Тий, тэмдэгэн төрдөг. Тий. Тэгээ тэмдэгний эсрэгдэлтэй гарч төрдөг гэлээ гэл. Бүр их сонир. Одоо тэгээ тэр энэ Удалчтан тэмдэг тавих гээд энэ 86 дугаар талаас эхэлж байгаа. Энийг би бүр энэ номыг бичгийн тулд зориудаар Facebook-ыг ашиглаад хүмүүсээс асуулга асуугаад тэгээд тэр хүмүүс ингээд нууц хаагаагүй комент хэсэг сэтгэл хэлбэрээр бичээд за олон дэлгээд явах вэ гэсэн хувь чадаар бичээд тэгээд тэр яг тэр хувь чадаар юм уу нийтэд бичсэн юмнуудаас нь ерөнхийд нь багцаал болохыг ягаад хоёр хүнээс бол би зориудаар ингээд та надад энэ ном миний номон дээр таны нэг би бүрэн ихээр нь оруулмаар байна. Жишөөрөх үү болох уу гэд. Тэгээ гуугаад оруулсан хоёр тохиолдол. Тэгээд энэ дээр их сонин одоо жишээлбэл нэг хүний ярьсан өвөө нас орчод. За. Тэгээ имэн одоо хөгшнөөс оролцсон тэгэл боён бодог хийгээл ингээл байж ирсэн. Нэг гүлэг нэг төөрүүлсэн гүлэг ч юм уу. Нэг одоо дөнгөж нэг ихээс гарсан нэлх гүлэг олж авчираад гаднаас авчираад тэгээд нөгөө хөгшин чинь өхөл зовлон бослолцсон байсныг чи бодсон юм уу тэгээд нөгөө монголчууд чинь нохой цайн чинь тэгээд нөгөө гүлэгт чи хоолойгод хоолыг нэхтүүлээд за тэгээд нөгөө гүлэг өгчихгүй юу за тэгээд дараагаар нь нэг муур хашааныхын толгоон дээр суучаад орлоод ахаар нь монголчууд чинь нөгөө мууранд бас төдийлэн сайн биш юм чинь нөгөө эмээ чинь муурыг нь хөөж гад хөөгөө явуулчихгүй юу тэгсэн чинь нөгөө муур нь хаач явж байгаа дахиад нэг газар хөлдөөд өгсөн ч юм уу өлсөж өгсөн ч юм уу өгчжилтэй. За. Тэгээд охноос нь хүүхд төрөхгүй юу? За. Тэгээд охиных нь хүүхд нь 3 жилөө 5 жилөө орчинтай настай байхдаа би одоо тэгээд хаанаас ирсэн бэ гэдэг шиг яриа болсон байгаа биз? Тэгсэн чинь би ч одоо 2 хүүхэд жил ирлээ штэ гэсэн гэж байгаа. Яа. Яхаараа 2 хүүхэдтэй гэсэн чинь яагаад өгсөнс нэг гүлэг болоод өгөө гэж гинэ. Яагаад өгтэй гэсэн чинь хоолой ихтүүлэл өгөхгүй юу гэж гинэ. За тийм ээ дараах нь яагаад өгсөн гэсэн чинь нэг муур болоод өгөө гэсэн гэж. Өөрөөр хэлбэл тэр зурдад дараа төрлөө авахын тулд дунд нь хид хідэн төрөл сэлгэсэн байна шүү дээ. Тийм байна. Гэхдээ тэр алтан сав нээгдэхт нь бол охиндоо хүү болж төрнө гэсэн гэж байна. Охиндоо хүү болж төрөх юм байна. Тэгээ манай наг зуугс гэсэн. Тэгээд охиндоо хүү болж төрнө гэсэн байдаг. Тэгээд нэлээ хэдэн жил болсон. Тэгээ гинтгэн тэр нөхөр гарч ирээд би одоо арай ер нь инженеэр бол арайчл гэж ирлээ. 2-2 өгчөөж ирлээ шүү гэсэн чи маягийн яриа болсон байгаа байхгүй. Тэгээ яг тэгсэн чинь имэн дээр нь тэгсэн шүү. Нэг гүлэг ирээд би дэжигээд тэгээд одоо хоолол ихтүүлсэн байхдаа өгсөн. Тэгээ нэг муур одоо ингээд гашаан толгон дээр ойрлоод ахаар нь хөөсөө хөөснөө тэрний газар очиж өгсөн юм байж л тээ. Тэгээ тэр тэмдэг мэмдэг нь таарсан. Тэгэл одоо тэр бас нэг сонин тэр нөгөөх нь болоо тэгээд энэ ном дээр байгаа тэгээ бас хүмүүс тэгээд ер нь бол тэр тэмдэг тавина яг одоо ингээд хүн насрахад яад юм бэ гэхэд бол тэмдэг тавих бас их чухал. Хоёр одоо 4 ийм хүрээтэй хүж шатаагаад тэгээд тэр хүж ингээд шатаа дуусах багцаанд бол тэр хүний шарлыг ингээд засаад янзлаад тэгээд тэмдэг тавиад тэгээд орхидог гэж бол манай өвгөн багш нар сургaalж багш нар хэлж ийсэн. Одоо бол хүмүүс ингээд нас орчаал тэгээд эмнэлгээс нь орох таач хийчихэл хөдөлгөөлөхөө өглөө ч юм уу ингээд тэмдэг бас энэ төр тавиад шүү дээ. Тэгвэл энэ номон дээр тэр Ярослав өгсөн хүмүүсийг сонсоход бол аль аль нь л гардаг юм шиг надад санагдсан. Тухайд нь би хөрхөөс өмнө тавьсан тэмдэгч гарсан л байсан. Хөдөлгөөлөлтөд тавьсан тэмдэгч бас гарсан л байсан. Тэмдэг тавих бол энэ монголчуудын их бас их онцлогтой монголчуудын дунд байдаг магадгүй зан үйл байж магадгүй санагдсан надад. Тийм аюу сонсч ийсэн. Тийм манай наг зөвөө хүртэл тийм ингээд эргээд охинтой хүү болж төрнө гэдэг. Тэгээ одоо игэмнээс нь дээш газар тавьдаг уу? Нүүр цараймаар ил гаргадах газар энэ төр тавьдаг уу? Дандаа л энэ сүрэг энэ одоо сүвэ одоо энэ булчин одоо шуум уу ч юм уу те энэ мэн дээр нь тавьдаг.
Тэгээд тэр нь байраа сэлгэж тэрийг харалдаа нөгөө газар нь тэр гардаг мардаг энэ төр гэл. Тэгээд бас ярддаг. Тэгээд яг тэгж тавиараа гэсэн ном нь бол энэ дээр байхгүй. Гэсэн мөртлөө манайх тавиад байна. Тэгээд тавиад байгаад хизээч тавьсан байсан. Би энэ хурж явах үе тавьсан ч байсан бай, хөдөөлөлөд тавьсан ч аль нь тэндэг болж ирээлээ. Их сони юм байна. За ингээд Моги таамт мөнхийн сэдвэр гэдэг ингээд цуврал подкастын эхний улирлын ярилцлагууд хамгийн сүүлийнх нь Алтан сав нээн гэж яг юу юм, Алтан савыг хэн нээдгийг, яа тэр нь Алтан сав нээх гэж ямар учиртай юм гэдэг тал дээр яг бүр ингээд Алтан сав нээх Монгол ёсон гэдэг Бүдингүн ухаан судлаач Даваасран гэж хүн ийм ном бичсэн юм байна. 26 гарсан. Хизээ гаргав та энэ ном? Саяхан гарсан юм байна. Ер нь энэ 5 сард гарсан байна. Саяхан гарсан. Тэгээ цаг хугацааны явж гисэн ингэж сонирхолтой байдлаар таарлаа тий. Тэгээд Бүдингүн ухаан судлаач Даваасрангуутай би яг энэ номны талаар Алтан сав нээх. За ер нь бол Шинжээ Алтан сав гэдэг чинь хоёр өөр зүгээр нэршлийн ойлголтууд юм байна гэдэг тал дээр хүртэл ойлголт авлаа. За ингээд нэг хэсэгтээ бол завсарлаж байгаад тэгээд удахгүй дахиад мөнхийн сэдвээр ярилцлагууд подкаст хийгээд явна. За энэ нэрээ ер нь бол ингээд хүмүүс яг энэ Алтан сав нээх Монгол ёсон гэдэг номыг та Гандангийн уртлын номын дэлгүүрүүд дээр байгаа бах тий. Тий Гандангийн уртлын номын дэлгүүрүүдээс та аваад уншаад тэгээд нэрээ Алтан сав нээн гэж яг яад. Тэгээд нэрээ дээр тэмдэг тавих маах тэгээд ингээл одоо ингээд гарчигнаас нь ингээд харахад чинь тий өөд болоочтой тэмдэг тавих, өөд болоочоо хөдөөлүүлэх, тэгээ зогцсон цас ингээд бүх ингээд нарийн заавар, яс барих, тэмдэг тавих, зогц сайрцаглах гэдэг ингээд хөдөөлүүлэх одоо үе гэл ийм тэр өөд болоочоо хөдөөлүүлэх гэдэг хэсгээр байгаа тэр хэсэг нь бол яг ийм нөгөө зан үйлийнх нь дарааллын дагуу бичсэн. Тулаад ирэхээр одоо яг одоо яах вэ гэдэг юм их тулдаг. Тэгээд тэгдэм аа гэд хэлдэг гэхээр хэлдэг хүн их зурган тэгсэн. Хэлж байгаа нь за одоо зөвлөрж идэг байгаа да гэмэрч юм сонсогдох болсон. Тэгсэн юм байна. Одоо миний хүүхэд байх үед бол одоо эмээ өвөө настай хүмүүс бол байгаа нь өөрөө тэр чигээрээ амьдралын туршлага номын сон амьдрах ухаанууд байсан. Одоогийн настай хүмүүс бол нэг нөгөө социализмын нийгмийн үеийн шишингүй үзэл сурталаар хүмүүжээд хөрхий бидний буруу бос биш. Харин нэг юм цаг хугацааны нэг түүхэн цаг үеийн золиос болоод тэгс яс уламжлалаасаа тасраад хөндөрцөн. Тэгээ мэдхэн байсан. Тэгээ одоо нэг зөвхөн тэгдгэл байсан да, ингэдгэл байсан да гэдэг нэг тийм дам сурагддаг том хүн мэдээлэлтэй. Тэгээ тэрийг одоо яалч явах цаг үед тулахаар хэлхээс өрөөгөө залуучууд нь яад юм бэ гэж асуугаад байгаа юм чинь. Тэгэхээр тэр тийм нөхцөл байдал нэлээд жоохон тийм төгөөмөл байгаа шиг болоод харин энэ өөд болоочоо хөдөлгөх гэдэг хэсэгт бол жишээ нь зохицос сасгаас ахгуулаад тэгэл одоо гашуудлын эдээ хоолунд өнгөх нөгөө буйны зөвлөгөх барих хүртэл аминда ийм дастралын дагуу хийдэг. Тэгэхдээ энэ зан үйл нь бол ийм утга бэлтгэлтэй юм аа гэдгийг л аминда бичсэн. За бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Тий тэгээд удахгүй чин хүмүүс 100 болохгүй байна гэж саянаас долларт нэг 100-аа харж ах шиг байна. Дэлгэр 100 болох шиг байна. Тэгээд удахгүй Монгол даяараа сайхан наадах бах сайхан наадаарай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас сайхан наадаарай. Монгол төм маань ч гэсэн одоо дэлгэр зүүнээ сайхан улирлын жохтой сайхан наадаарай гэж баярлалаа танд.